Яа, хэлсэн шүү. За, Яа, одоо хэл энэ дээрээс хараад. За, орой минь хүмүүс орж эхэлж байгаа шүү байна. за, Энэ төргий. За, би одоо дотоод гэрлийнхаа ангийн мундаг төгсөгч дэлгэрмагч цагаас сууж ийн. Орой минь дэлгэрмагчээ. орой минь өнөөдөр лайв үзэж байгаа нийт одоо үзэж байгаа нийт үзэгчтэй гэх юм уу? Орой минь үргэлээ. За би өөрийгөө танилцуулж эхлэх үү? Тэгээрээ та өөрийгөө танилцуул. За тэгээд намайг за Дэлгэрмаа гэдэг. Би Японы Китакүши хотод ажиллаж амьдардаг байгаа. Тэгээд одоо Японд ирээд одоо 15 жил орчим болж байна. Китакүши хотынхоо Китакүши сургуульд мастер хамгаалаад, доктор хамгаалаад одоо олон улсын хүрээлэн буй орчны инженерчил гэсэн сэдвээр доктор хамгаалсан байгаа. За тэгээд дотоод гэрэлд суусан болохоор одоо энэ 2026 оны 1 сараас эхэлж суусан. Яг ямар одоо шалтгаанаар суусан бэ гэвэл надад нэгдүгээр яг өвчин байсан тийм ээ, одоо ингээд маш хашил одоо нуруу өвдөх, одоо хөл өвдөх, фитилиогоо тэгээд одоо өвдөг ч юм уу, тэгээд хоолны болон хүрээлэн буй орчны одоо юуны одоо муур нохой гэх мэтчлийн хашил баг 30 хашил байсан баг. Маш их хашил байсан. Яг үндсэндээ дээрээс энэ юунууд маань хашлууд маань ерөөс байхгүй болсон. Тийм. За тэгээ зан чанарын хувьд бол ерөөсөө маш хуурладаг. За уур бол ерөөсөө гайхамшигтай байсан л да. Өсвөр наснаас эхлээд уур маань эхэлсэн байгаа, ээжтэйгээ хэрэлдэж эхлээл. Тийм тэгэл одоо айдас байна. Одоо айдас маань болохоор нөгөө хавдар тусах гэсэн айдас. Яг тэр нөгөө одоо тийм удамтай одоо маш их одоо хавдраар өнгөрдөг. Тийм одоо иргэн тойрны хүмүүс тэгж байнга тэгж одоо өнгөрчдөг тийм байсан болохоор ямар нэгэн органик хоол хүнс хэрэглэхгүй л бол ерөөсөө хавдар тусна гэсэн тийм айдастай. Ерөөсөө хоол хүнснээс аюух айдаг тийм байсан. Тэгээд за гомдлох байна. Тэгээд одоо бусдыг буруутгах, шүүмжлэх. За тэгээд хүнд байдаг одоо тэгээ бүхий л одоо зан чанарууд бүгдээрээ байлаа. Тэгээд одоогоор л ерөөсөө одоо энэ бүх асуудлууд ингээд алга болоод ирсэн чинь үнэхээр гайхамшигтай, аз жаргалтай өдөр хоногуд өнгөрч байна. Тэгээд үнэхээр дотоод гэрлийн тий одоо энэ сайхан одоо техникийг зохиосон Жайна багштай үнэхэрийн бүр талархдаг, маш их талархдаг. Яаж ийм гоё зүйл зохиож, ийм гоё бясалгалыг зохиосныг бүр яаж те гэдгийг бүр одоо тэгээд мэдэрсэн хүн ч одоо хэлэх үгээ автахгүй л байна л да. Тэгээд дотоод гэрлийн менторудтай үнэхээр талархдаг, ямар одоо гоё сэтгэлээсээ ингээд бид нартай харилцдаг, ямар гоё одоо менторудтай юм бэ гэдээ одоо үнэхээр талархдаг шүү. Тэгээд дотоод гэрлийн нийт сурвалжлагч нартай бас одоо баяр хүргэе, та нар аягүй сайхан сонголт хийсэн гээд одоо хэлье. За тэгээд ямар ч байсан маш их үр дүн гаргасанд баяртай байгаа. Тий. За ингэж эхлээл да хоёлаа харилцааны хувьд яг ямар байж байгаад ямар болов те. Тэгээд хувиргалтуудын талаар та яриад өгөөч. Бидний гол техникч хувиргалттай хичнээн 50 хичээл байгаа ч гэсэн хувиргалт бол хамгийн чухал хичээл те. Хамгийн чухал сурах ёстой зүйл. Тэгэхээр хувиргалт болон харилцааны тал дээр яг юу өөрчлөгдөв? Тийм. За миний нөгөө хамгийн асуудал чи уур исэн гэсэн тийм ээ. Уур бол том асуудал байсан аахгүй. Тэгээд анх ээжтэйгээ хэрэлдчихээ дараа нь ингээд өөрийгөө буруутгадаг. Яагаад ээжтэйгээ хэрэлдчихвдээ хөрх амтан гэл нандаа өөрийгөө буруутгах нь хэрэлдэн өөрийгөө буруутгах нь уурал нь өөрийгөө буруутгах. Дараа нь хүнтэй суусаа дараа ахаал хэрэлдэн уурал нь тэгээд өөрийгөө буруутгах нь хүүхдээ загначаад өөрийгөө буруутгах нь тийм одоо асуудалтай байсан аахгүй. Тэгээд яг ингээд хувиргалт гэдэг тэгэнгүүт чинь
яг олон ном уншижсэн л да. Ингээд уурыг те хуурах ёстой. Татгшаага орох ёстой гэд уншаад идэг, сонсоод идэг. Гэхдээ яаж идгийг мэддгээс аахгүй. Тэгээ ерөөсөө энэ дотоод гэрэлд орсон чинь яг тэр миний бүр хайжсэн зүйлээс байгаа аахгүй. Өө энэ вэ штэ би энэ олон жил би хайсан шүү дээ. Энэ оллоо гэдэг шиг. Эврика гэдэг шиг ерөөсөө тэгэл тэгээ нөгөө яг нэг хичээгээд за яста миний хайжсэн зүйл учраас би маш одоо цаг гаргаж хичээсэн. Ягаад гэвэл би айгүй завгүй амьдралтай л да нөгөө нэг гадаад амьдрдаг болохоор ч айгүй завгүй өглөө 4 хагас босоод орой 5-д ажиллаас 5 хагас ажилласаа ирээл тэгэл одоо гэр орны ажил гэж ерөөс цав гардгүй. Би гэсэн оройны нэг 8-аас 9 цагийн хооронд за тэр одоо хичээлүүдээ бүгдийг сонсоод тэгээ өглөө босч 4 хагасаас босч нөгөө бяцлаглаа хийгээд блоко тиймээ тайлаад тэгж явсаар хагаад одоо үндсэндээ 3 сар орчим болоход би яг ингээд эхний бүр айгуу сайхан үр дүнгууд бүр ингээд илт гараад ирсэн. Тэгээ яг яаж хувиргадаг юм бэ гэхээр одоо ерөөсөө л одоо гарч байгаа тэр нөгөө нэг блокууд дээр л ажиллаад идэг. Тийм. Одоо ингээд өдөр тутам чи хүний амьдрал юм чи янз янзын асуудал гарч ирчих тийм ээ. Тэгэл уурлан бохимдон тэнгүүд л тэр лүгээ ороод тэгээд хувиргалтын тэр нь орон гот чинь блок руугаа орон гот чинь угаасаа цаанаас өхний далд хомсор чинь за тэдэн сарын тэдэнд чиний тим блок ингээ байсан байна гэж яг ингээ хэлээд өгдөг өгж байгаа байхгүй. Тийм тэгээд тэр бол үнэхээр гайхамшигтэйсэн биш нөө баг насныхаа асуудал тэр нөгөө дурсамж одоо юус байдаг байсан байхгүй. Анх ингээд нөгөө байдаг байсан. Тэгээд ингээд ороод эхлэнгүүт ерөөс үндсэндээ ингээ багаар ингээд хүний ой санамж ингээ сэргээд тэгээд ингээд миний бүр огт мэдгүй зүйлийг хийж өгдөг нь би бүр гайхсан. Тэр нэг далд хомсор. Тэ ийм юм байсан ш нэрэ гэж бодогдож байгаа байхгүй нэг. Тэгээд яг ингээд далд хомсортой холбогдонгууд чинь яг тэр асуудлаар очингууд ерөөсөө тэгээд тэр чинь яг л миний яг одоогийн хамгийн сонирхолтой нь одоо ерөөсөө хүний нэг 7 нас хүртэлх тийм ээ ээжийн хөвлөд байхаас ихэд 7 нас хүртэлх тэр хугацаа чинь бол үндсэндээ одоо бидний энэ одоо амьдарч байгаа амьдралыг бүтээгд өгсөн бид юм билээ л дээ. Яг адилхан яг одоогийн надтай тохиолдож байгаа тэр асуудал тэр 7-оос өмнөх насн дээр байсан тэр асуудалтай яг адилхан юм асуудал байгаа байхгүй. Ааха. Тийм. Тэгээд ороод тэрийг хувиргалт гэдэг маань одоо үндсэндээ далд хомсраараа хувиргуулж болно. Би өөрөө хувиргаж болно тийм ээ. Хувиргаж болно. За тэгээд хүүхэд насн дээр одоо гомдсон байх юм бол тэр гомдол дээр тэр хүүхэд дээр өөрөө очоо тэр хүүхдээ хайрлаад инрээд тэр хүүхдээ одоо тийм ээ туслаад дэмжээд тэгэнгүүт чинь бүсөөсөө хувиргалт нь явагдчихдаг. Тийм. Тэгээд надад бол үндсэндээ миний бол үндсэндээ блок бол үндсэндээ ээжийн хөвлөдөр маш их байсан. Хөвлөдөр одоо баг ээжийнхаа хөвлийн аавынхаа сперм байх үеийн блок бол баг 80-90% байсан. Тэгээд яг хувиргалт явагдсны дараагаар ингээд хувиргалт хийгээс одоо баян нэг хүн чинь ууртай байх ч юм уу ямар нэгэн асуудалтай байхдаа ингээд блок руу ороод ингээд яаж тэ далд хомсортой холбогдсон шүү дээ. Тэр тухайн үедээ ингээд байсан миний тэр нөгөө нэг айхтар нөгөө нэг уур бухимдлын амар хэцүү үе рүүгээ ороод хувиргалт явагдсны дараа бүр ингээд цэлмэгдэж байгаа аахгүй нүд ингээд бүр ингээд цэлмээд ингээд нэх гой ингээд дотор ингээд бүр ингээд нэх гой хайраар ингээд гэрэлтээд энэ оршихуй ертөнд чи ямар их хайраар дүүрэн байдгийм бэ гэж нэг тийм нэг гоё мэдрэмж төрдөг. Тэгээд за яг би болохоор ингээд айгүй их ингэж одоо юу гэдэг юм хичээжсэн болохоор магадгүй тийм их гоё тийм мэдрэмжийг мэдэрсэн байх. Гэхдээ би нөгөө охиныхоо нэг блокийг тайлж үзсэн байхгүй. Манай охин бол нэг тэгж итгэдэггүй далд хомсор инээдэр итгэдэггүй. Гэхдээ яг нөгөө нэг яг асуудалтай байсан байхгүй. Ингээд нөгөө энэ над дээр энэ гэртээ ирчээд буцаад өөрийнхөө гэрлүүгээ өөр хот руу явах гэж байхдаа ингээд аюу тийм гонигтай юм болцсон байсан. Тэгээд угаасаа тийм home sick гэдэг нөгөө нэг тийм гэрээ сандаг тийм байсан болохоор яг тэрэн дээр нь би охиныгоо одоо нэг хувиргалт хийгээд за ингээ миний хойлоо ингээд гоё
блокод тайлъя гэдгсэн чинь заа бодоод өгөө суугаад тэгээд хоёул блокод тайлсан аахгүй. Тэгсэн чи яг нөхөр хаймтаа яг би нөө анхны явхан болохоор ч аав идраач тавьчихдаг байсан. Тэнгүүд манер ингээд нэг ганцаараа ээж аваа санжсэн тэр үерөөгөө очингуудаа тэгээд тэрэн дээр нь би хувиргалт ингээ хийгээд одоо ингээд удирдаад хувиргалт хийнгүүд манер яг хувиргалт хийсэн чадсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд царай маран гэрэлтээд ингээ бүр шал өөр олонготой ээж ямар сони юм бэ? Ямар сони юм бэ? Бүр шал өөр болчихлоо. Миний сайн нэг амар хэцүү байсан. Ингээ зүрх өвдөөд сэтгэл өвдөөд исэн тэр одоо мэдрэмж мөр алга болчихлоо гэд. Тэгээ хайшныхаа над руу ярьж байгаа байхгүй. Ээж надад homesick байхгүй байна. Би дандаа гэрээсээ ирэх болгонд дандаа тийм бүр ингээ зүрх өвддөг байсан. Бүр ингээ тийм хэсгээр бүр хүндрэлдэг байсан чи надад ямар ч хүндөр авахгүй болчихлоо гэд. Тиймэрхүү байдлаар одоо ингээ тийм сонирхолтой хувиргалт явагддаг байгаа. Тэгээд эхний нэг одоо юу гэдэг юм юу болог тийм байгаа. За яг энэ мэдрэмжийг би өөрөө маш олон хувиргалт хийсэн. Одоо үндсэндээ Жайна багштайгаа 7 хоногт нэг удаа тий менторуудтэйгээ нэг удаа ингээд үндсэндээ 7 хоногт 2 удаа ингээд банк блог тайлаад үндсэндээ бид 3-4 сарын 4 сар орчим 4 сараас орчим болчиход үндсэндээ л баг 50-60 блог хэлбэг тайлцсан байгаа. Тэгээд тайлаад эхлэнгүүт ч хүн ерөөсөө айгуу тийм үнэхэрийн дандаа гэрэлтэй зүйлийг олж авдаг өөрийнх амьдралаасаа тийм болж юм байна. Тий. Үнэхээр гайхалтай. Одоо танд ингээд 24 цагийн 16-ад нь та ингээд сэрүүн байгаа те. Энэ сэрүүн байх хугацаанд таны мэдрэмж ер нь дийлэнхтэй ямар ах вэ? Таны өдөр ер нь ямар шиг өнгөрч байна? Өрт нь ямар өнгөрдөг гэсэн бэ? Өмнө нь бол би ерөөсөө айгүй хүнийг буруутгах шүүмжилдэг хүн байсан аахгүй. Ээж хүн буруутгах шүүмжлэн. Тэгээд ер нь бол болж гэл ингээд уур хүрээд идэх гэсэн аахгүй. Ингээд би уг нэг хүүхдүүдэд загнахгүй гэж аюу хичээдэг аахгүй. Хичээдэг байсан байхгүй. Тэгээд ингээд хүүхдүүд л юм чин те сахилгууд нь тэгэл ингээд цаанаасаа ингээд уур гараад ирэн заяа. Би тэрийг бүр ингээд арай ч юм а твчдэг гэсэн аахгүй. Бүр ингээд за бүр уурлахгүй шүү гэл ингээд твчин. Тэгтээ тэр чинь ингээд байгаад байгаа байхгүй юм чи. Тэгвэл магаш нь чинь ингээд магаш аль дээр очингууд яг тэр сайхан гарчиж байгаа байхгүй. Нөгөө хүмүүстэй гаргаад уурлаад ямар нэгэн шалтак гаргангууд нь загнаал ингээд. Тэгэл ингээд ямар нэгэн ингээд өөсөө гарчрангууд нь ингээд байнга ингээд дүрсгээс нэг тийм дүрсгээс ууртай тийм байсан байхгүй. Тийм. Тэгээ одоо болохоор яг нөгөө надтай хамт ажиллаж байгаа хүмүүс чи яг л хэвээр байгаа шүү дээ. Тэд нар чи болоод тайлаагүй тий. Адилхан байгаа байхгүй. Тий яг л адилхан байгаа. Гэхдээ би одоо тэднэрт хандах хандлага миний хандлага өөрчлөгдсөн байгаа байхгүй. Энэ хүмүүс чинь яг хэвээрээ байгаа. Гэхдээ би тэр хүмүүсийг илүү ойлгоод байгаа байхгүй юу? Яг тэр чинь хөрх амьд тий. Эн чинь блоко тайлж мэдгүй одоо адилхан ингээд бас л хэцүү би өмнө нь одоо тийм ууртай байсан, тийм хэцүү байсан. Тэгэхэд чи ямар хэцүү байлаа те. Тэг чинь энэ хүмүүс ч бас адилхан л миний блокоор тайлгаас өмнөх л адилхан тийм нөхцөл байдал байгаа учраас тэр хүмүүсийг аягүй ойлгодог болсон. Тэнгүүтээ тэр хүмүүсийг ойлгоод эхлэнгүүт чинь одоо юу гэдэг оршихугаас надад ухаан л ингээд ирээд ахаар чинь. Магадгүй би өмнөхөөс илүү ухаантай болцсон ч юм уу? Ухаалаг болцсон ч юм уу гэж санагдаад байна. Тийм. Тэгэж санагддаг. Тийм тэгээд тэгэнгүүт чинь ингээд нэг өмнө байсан. Одоо тэгээд өмнө нь бол байнгын л ингээд тийм огцом ууртай хүмүүс загиндаг, дандаа л хүн загинжээдэг тийм байсан бол одоо бол аль болохоор юу гэдгийг нэг миний уур бас хүрхгүй болсон юм чинь. Тэгээд өдөрт ингээд баг миний эргэн тойрны хүмүүс ер нь л гайхаад байгаа л да. Ээж бүгд ч гэсэн ээж өөр олчлоо гээл ажлын бүр ингээд гайхаад юу гэх хүмүүс эргэн тойрны хүмүүс юу гэж таныг манай хоёр хүүхэд бол ерөөсөө ээж бол гайхамшигтай өөрчлөгдсөн. Ээж бүр тэгээд одоо манай хоёр хүүхэд маань ээж над блог тайлдаг гэдэг юм чи ямар сони юм бэ? Ямар гайхалтай юм бэ? Би тайлъя гэх. Тэгээд би таар ингээд дотоод гэрэл сургалтанд суу гэдгсэн чи манай хоёр маань одоо яг үнийгээд монгол хэлээр нэг тийм сайн ойлгодгүй байхгүй юу? Тийм болохоор би ингээд хичээл сонсоод байгаасаа ойлгохгүй. Гэтэ мөний блог сургалтанд суудгийг нэг нь суудаг хэрнээ жоохон ойлгохгүй байна гэдэг. Тэгээд би баян тайлбарлаж өгдөг байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд миний эргэн тойрны хүмүүс яг үнэ эхлэхэд намайг бүр өөрчлөгдсөнийг маш их гайхаж байгаа.
Маш одоо Япон хүмүүс болохоор ч тийм ажилчид маань хамт ажиллах хүмүүс Япон хүмүүс болохоор тэднэр дээгээс айгуу тийм юу болчихжээ. Айгуу 50 болчихжээ те гэл заримдаа. Гэтэ яг нэвслэхүү болохоор тэгж айхтар банк хэлээд байхгүй те ерөнхийдөө ингээд харилцаа бол шал өөр болсон. Ерөөсөн. Тийм. Та ер нь яаж шавж байгаад гэх юм уу те ер нь дотоод гэрлийг хаанаас олсон бэ? Яагаад орё гэж шийдсэн? Ер нь ямар сургалтанд орж ирэх чинь гэж бодсон чинь ямар сургалт байсан бэ? Өөрөөс нь энэ хоёрын хоорондын юм зөрөө байгаа юу? Яг үннийг хэлэхэд би өмнө нь маш олон зүйл судалж байсан байхгүй юу? Би онлайн сургалтад бол нэлээд олон сургалтанд сууж исэн. Тэгээ одоо жаргал багшийн сургалтын гээд бас байдаг те тэрэнд баг 3 курс суусан баг. Гэхдээ яг үнэндээ бол ингээд би нөгөө хайж байгаа нэг юм хайгаад исэн байхгүй юу? Нэг өөрөө юу хайгаад байгаа мэдэхгүй. Ямар ч юм хайгаад исэн. Яг юу гэдэг юм бэ? Одоо судлаад байгаа хэрнээ би яаж гэдэг тийм нөгөө юуг ерөөсөө олохгүйсэн аахгүй. Би яаж тийм ээ энэ байдлаас гарах вэ? Яаж гарах вэ гэдэг ерөөсөө хариулт олохгүй гэсэн аахгүй. Тэгээд яг дотоод гэрэл сургалтыг бол би үнэндээ бол хайсан. Одоо яг дахиад одоо тийм ээ одоо өөр сургалт бас хайж үзье гэд хайсан. Тэгсэн чи яг лав явж исэн. Зайвар явж байгаа. Тэгээ нөгөө Жайна багшийн нөгөө дотоод нөгөө юу далд концертгаа одоо холбогдох гэсэн тэр нөгөө нэг рил үзээд миний юм би н одоо яаж холбогддог юм болоо ч сони юм аа гэд би нэг итгэхгүйсэн аахгүй. Тэгж сонирхлоо санагдаад тэгээд ер нь жоохон сонирхоод ингээд Жайна багшийн блогоор нороод ингээд янзын рилүүдийг үзээд сонирхоод тэгээд за ер нь суугаад үзье гэд тэ. Гэтэ би яг ингэ яг энэ үр дүн гарна гэж өмнө л яг бодоагүй уучлаарай. Яг нэг олон сургалт Монголд суугаад ингэ тэ хайж исэн олоо гэсэн болохоор яг ийм үр дүн гарч мэдээгүй. Гэтэ зүгээр суугаад үзье гэсэн байдлаар орсон. Гэтэ над маш одоо гайхамшигтай үр дүн гарсанд үнэхээр одоо юу гэдгийг өмнөх багш нар гэтээ өмнөх одоо миний багш нарт бүгдэнд нь талархдаг. Яагаад гэвэл тийм ээ ингээд шат амжилт болоод ингээд намайг ингээд дандаа ингээд араас нь түлхсээр агаад ингээд энэ төвшөнд ингээд хүргэсэн. Тэгэхээр бүх багш нартаа үнэхээр талархдаг. Одоогийн тий багш Жайна багш болон ментортай бас талархдаг. Бойка ментортай маш их талархдаг. Үнэхээр та нартай ингээд энэ хүний амьдралыг ингээд тий айгуу гоё өнгөлөг болгоно гэдэг чинь айгуу гоё буянтай ажил. Тэгээд энэ гоё ажлыг ингээд хийж байгаа та бүхний ажил амьдрал чинь бас үнэхээр сайхан байдаг баха. Би одоо яг нөгөө яг нэг хүний газар амьдарч байгаа болохоор одоо юу гэдгийг би бодоод ингээд ийм гоё ментор гэдэг амьдрмаар л юм л та. Гэхдээ яг үнээр над тийм боломж авах болохоор гоё ажилладаг л та ментор тий. Менторын ажил тий. Энэ олон хүмүүст ингээд азрал бэлгэлж байгаад нь сайхан ажил. Баярлалаа. Би бас тэгэж боддог дотроо энэ миний хийж байгаа ажил бол энэ те хүний хийж болох хамгийн гоё ажил гэж би дотроо бодож явдаг байхгүй юу. Тийм учраас нэг юм надад дарамттай санагддаггүй, ажил хийж байгаа юм шиг ерөөсөө санагддаггүй. Улам хийх тусам хүмүүс маань үр дүнгээ гаргах тусам би хүмүүс үр дүнгээ гаргаад тэндээс ингээд цаддаг гэх юм уу? Ингээд тэр бол миний цалин байхгүй юу? Надад ингээд ийм үр дүн гаргацсан тэр өвчнөө идгээсэн энэ харилцааны асуудлаа шийдсэн. Ингэж орж манайхаа ер нь анх орж ирэхдээ та санджайвал ингэж орж ирдэгтэй. Нэг юм гадагшаага орж ирдэгтэй. Манай нөхөр болохгүй. Стопер намайг ингэдэг байхгүй юу гэлтэй ингээл манай хатан мэж хатмынхаа юм би л болоод эднэр л надаас тусна огт болохгүй нэ гэж орж ирээд сүүлдээ 2 сар 3 сар болонгуудаа эдгээр намайг хайрлаж исэн юм байна. Би үнэхээр сайхан хүмүүсээр хүрээлүүлж исэн юм байна. Би болохгүй байсан юм байна. Одоо өөрийгөө зэслээ жаргалтай боллоо гэж хэлээ гардаг те. Би яг тийм байсан байхгүй юу? Анх ордог те. Би ерөөсөө тийм байсан байхгүй юу? Би ерөөсөө ямар ч бороогүй. Ерөөсөө миний иргэн тойр намайг уурлуулад байна. Ээж намайг уурлуулад байна. Нөхөр намайг уурлуулад байна. Хүүхдэд намайг ингээ уур хүргээд байна гэд. Ерөөсөө би биш энэ хүмүүсийг би ирнэ хүмүүжүүлье. Энэ сургалтанд сууж тэг юм мэдж авч энэ хүмүүсийг хүмүүжүүлж авчихсан чинь өөрийгөө хүмүүсээс сууж штэ. Өөрийгөө хүмүүжүүлчихэд сууж байна. Бүр үннийг хэлгээд. Тэгээд
За тэгээд яг үнд бол тийм энэ одоо уур бухимдал, айдас, гомдлох, бусдыг буруутгах, шүүмжлэх гэд энэ болсон зан чанарууд тэ яг ингээд бидний том асуудал аахгүй энэ азаг болцсон. Тийм тэгээд дээрэс нь одоо миний харшил бүр ямар байсан гэж бүр ингээд бүх төрлийн одоо банан, сүү, мүү энэ юу гурил морил ерөөс юу эдийн хүний ерөөс бүх иддэг юмнаас харшилтай. Тэгээд дээрэс нь астм хөдлөн. Астм нь яадаг байсан гэхээр ингээд нөгөө уйлрал солигдох халуунаас хүүтэн зү шилжих, хүүтнээс халуундоо шилжих үед ингээд хоолой богдоод тэгээд ингээд харшил бүр ингээд за ерөөс нүд мүд зайхтнах тэр хамар ам одоо нуус мос гоожих мойж хол ерөөсөө энгийн асуудал би нэг удаа ахтайгаа ингээд нөгөө нэг ярьж агаад тэр ингээд нөгөө би гадна манай ах Монголд байгаа байхгүй тэгээд ярьжсэн чи би нөгөө нуус гоожоод байгаа ингээд хамарлага салбид ингээд хийчээд ингээд ахтайгаа ярьжсэн агаад гэсэн чи ах минь ивэдэ миний мото яас хийцэн юм бэ яаж ингэж амьдрт юм бэ тэгээд бүр тийм байсан гэж боддоо харшил бүр үнэхээр харштад одоо 30-40 байсан гэж энэ хідэн байхгүй болсон энэ хугацаанд. Одоо тэгээд ерөөсөө юу яатсан одоо ингээд ерөөсөө сая одоо нэг хавраас юу өвлөөс хаварлаа шилжих үед бүр байнга миний астм хөдлөө. Бид ерөөсөө байнгын тийм нэг юм юу адаг ингээд юу гэдэг лээ. Сордог тийм нэг хашлын астмны эмтэй байнга хүсвэндээ явж яадаг гэсэн аахгүй юу. Тэгээд нүдний тусаалга, хамарны тусаалга гэсэн гуурын албар байнга байж байгаа гэсэн ах нүдсэн үед. Тэгээ одоо би энийг хэрэглээгүй. Ерөөсөө энэ хавар юу ч хэрэглээгүй. Нүдний тусаал масаалга одоо бүр хайд юм уу жодоод. Тэгээ сая нэ цүнхээ ухсан чинь баахан гарч ирж байгаа аахгүй хамгийн нүдний тусаалга гарч ирсэн. Энэ одоо бүр ингэж хитэн сар хадгалчлаа болий гэд. Тэгээд сая би тэгтээ хашлынхаа дээр юу өгөөгүй л дээ. Шинжилгээг өгж үзээгүй л дээ. Ямар ч ийсэн тэгээд ингээд өвлийн хувцас одоо ингэдгийн зуны хувцас ингээд хадгалсан байж байгаад ингээд гаргаж ирэн штэ тий. Гаргаж ирээд угаах гээд ингээд гаргаж ирэнгүүт чинь тэгэл хамар заднаал нүд заднаал хэлдэг байхгүй. Тэгсэн чинь сая би зуныхоо хувцсуудыг гаргаж ирсэн. Юу ч мэдрэгдсэнгүү. Ерөөсөө юу ч мэдрэгдсэнгүү бүр би тэг гайхаад би ч одоо гэл нэг жоохон тоос мостой тиймэрхүү газар очингууд тэгэл ерөөсөө ингээл найтайгаа хамар заднаал тэгэл нүд заднаал хэлдэг байсан. Тэгээд надад ерөөс энэ хавар ямар ч асуудал үүссэнгүй ажлын. Хашлаас гадна ингээд өвдөгний нэг би чинь 40 гарчаад ингээд төрсөн 20 төрсөн болохоор өвдөгний шингэн айгуу бодцсон. Тэгээ өвдгийн өвддөг гэсэн аахгүй. Тэгээ ялангуяа нэг өсгөд гутлан мөчрийг өвддөг гэсэн аахгүй. Өвдөг болоод ерөөсөө өвдөхгүй болсон. Өвдөг бол ерөөсөө төлөвлөд өвдөөгүй. Өсгийн дээр ясуургацсан байсан миний. За. Ингээд аюух алхаад ахаар өвддөг байсан чинь одоо бол ерөөсөө өвдөөгүй. Хөлний хоёр юм өвдөөгүй. За тэгээд астм бол ингээд астм бол угаасаа байхгүй бол цаашид байхгүй болохоор астм байхгүй ч байгаа байхгүй. Астм байхгүй байна. Нуруу өмнө нь өвддөг гэсэн аахгүй. Тэгээд би нөгөө нэг гисталт нэгдээд би нөгөө ярьжсэн билүү. Гисталт нэгдээд би 2 хоног хэвтэрд ороод гээд мэдрэмжтэй хичээл эхлээд нэг 2 сарын дараа ч юм болов гисталт нэгдсэн би чинь бүр ингээ нөгөө нуруу өвдөөд тэгэл ерөөсөө зааж юу болж байна би ч залуу ахтаа нуруу өвддөг байсан. Одоо тэгээд ч яагаад тэгэл барыг хэвтэрд орчлоо гэсэн чинь тэгээд зүг зүгээр болоод тэгээд нэг өдөр өвдөл маргааш нэг өдөрсөн тэгээд зүг зүгээр болоод би ажилд буцаад ирсэн. Блоко тайлал мэдрэмжийн сэтрэл гарч ирж болно. Блоко тайлал тэр моментальны алга болох тохиолдлууд маш их байдаг байхгүй. Тэр өвдөлтөөр тэгдэг. Яг би нөө хөвтчих яхта бүр нуруу өвдөөд бүр бооч чадахгүй сууж чадахгүй бүр ингэ яг хөвтчих яхта би блоко тайлсан байхгүй. Орон дээрээ блоко тайлсан. Тэгээд унтаж чадахгүйсэн аахгүй. За тэгээ бүр унтаж чадахгүй. Тэгээ цаашаа юуны юм уу гэх юм бэлээ. Өвчин амдах юм уу гэх юм бэлээ гэж бодож байгаад блоко тайлчаад унтцсан байсан. Тэгээ өглөө зүгээр исэн. Хамгийн сонирхолтой бүр үргэлж харцсан юм шиг. Ямар сонирхолтой бүр яг ингэж блог тайлахаар яг ингэж өрөөс харсан шиг ялгаа болдго юм би бүр тэрийг гахаад. Блог тайлахаар ингэдэг те нэг юм ингээл байж байгаад ингээл ингээ автаа юм шиг болчихдаг те. Яг гомдол ч юм уу те уур бухимдал ч юм уу юу ч хийж болно те харилцааны асуудал ч юм уу
Тэгэд ингээ авсан юм шиг 20 минутын техникээр бид нар ингэж ажилладаг. Тэг хамгийн гол нь яг энэ чи арга цайх юм ерөөсөө биш. Энэ бидний те дурсамжин дээр очиж ажиллаж байгаа учраас энэ хэрвээ энэ нэг мэдрэмжин дээр энэ дээр та ажилласан бол дахиж насан туршдаа гарч ирдэггүй байхгүй юу? Энүүгээр онцлогтой. Тэрнээс ингээ аргалал ингээл гарч ирсэн ямиг дараал ингэж яваад байгаа юм огтоосоо биш. Насан туршдаа тэр асуудал танаас бүр мөсөн явдаг. Ийм онцлогтой. Тэгтээ үнэхээр бүр гайхалтай. Бүр ингээд нэгээрээ ингээл тэгтээ хүнд чинь бас аюу олон болоо би ингэж боддог гэсэн аахгүй би ерөөсөө огт буруугүй би ерөөсөө надад ямар ч бодлого байхгүй гэж боддог гэсэн байхгүй ялангуяа хүний болог чинь 0-7 насны хооронд үүсдэг гэж ярьдаг тийм. Тэнгүүт би бодож байсан анх хичээл суушаад за надад болог байхгүй би чинь юу 0-7 нас хүртлээ ээжийнхөө ингээ нөө мөмиг тэрээ ингээ сууж исэн хүн чинь өөр дээр нь бижээд гэсэн аахгүй манай дүүш 7 настай ах төрсөн. Тэгээд дүүгээ төрөн дүртэл ирсэн мөмө бариа суужаад гэсэн аахгүй. Ийм би яаж болог авах юм бодож исэн аахгүй. Тэгсэн чинь байсан амар их байсан. Би бүр одоо тэгээд нөгөө тэгсэн чинь бүрээс үндсэндээ яг нөгөө ээж минь олон хүүхэдтэй би намайг гизэн дахад миний дээр одоо 7 ах их шээсэн. Тэгээд олон хүүхэдтэй хүн чинь тийм ээ буурлан бохомд янз бүр асуудал гарна. Тэр болох бүх мэдрэмжийг нь би өөртөө хаадсан байгаа байхгүй. Ээжийн мэдрэмжийг холбоотой. Яг ээжийнхээ мэдрэмжийг бүгдийг нь авцсан. Аваад исэн байгаа байхгүй ерөөсөө. Тэгээд ингээд нөгөө амар яаруу сандруу би ч нөгөө багтаа их амар тийм амар удаан хүүхдээс аахгүй бүр мангар удаан бүр ингээл юм хийх чинь ингээд удаад идэг тэгсэн чи яаж намайг манай энэ тэгэж яста айгүй удаан тэгтээ чанартай хийдэг яах вэ гэж дэгдэгсэн чи ингээд нөгөө хүнтэй суугаад ингээд яасан чи бүр амар хурдан юм болгоно ингээд яар сандардаг болсон бүр ингээд дандаа яар сандарсан юм болгоно машин багтаа хүртэл ингээд бүр яараа дандаа гүйц дөрүүлээд бүр ингээд дандаа яар тэгээд бүр тэрэн дээрээ би бүр ботогоо тайлсан байхгүй. Тэгсэн одоо ямар вэ? Тэр яардгаа тайлсан чи та ямар вэ? Яахгүй одоо эргээд нөгөө сайхан удаан л орсон шүү дээ. Орой ажилласаа яриад ирсэн 30 минутанд хоолоо хийгээд гэлзүүлдэг байсан чи одоо нөгөө ботогоо тайлсан чи сайхан ингээд цаг болж байгаа юм биш үү хоолоо гэж. Тэгээ машины араас мөлхөө сайхан японочууд яадаг ингээд нэг зүүн гарт ирэх байсан бол ингээд тэр зүүн гартад яхаа маш игнэнд ингээд түүжрээл явдаг байхгүй юу. Тэгэхэд чи би чинь нөө болоог тайлбар багтаа бүр хажуугаар сүн гэж өнгөрөнгөтэй урдуур нь пункт ороод тэгээд ингээд явчихдаг гэсэн аахгүй яа юундаа тэгж яадаг яг адилхан нөгөөдөлтөг ингээд хараас мөлхөө явдаг тэгээд нэг мэдсэн тийм болцсон тэгээд нөө тэрийг мэдээгүй байхгүй би тэгээд ажлаа тарчаад ингээд мөлхөө явжсэн гинт сандаг байхгүй гинчтэй би өмнө дандаа хажуугаар ингээд сүн гэж өнгөрдөг байсан чинь одоо ингээд эдний хараас ингээд явж штэ тэгээд тэрийг энэ санангат би ч нэр болоог тайлцсан ш нэрээ гэл. Тэгээд би 10 минутын өмнө гэртээ очисон чи ялаа, байсан чи ялаа. Тэгээд тэр чин тий хурдан явах чинь надад эрсдэл дагуулж байгаа юм чинь тий. Би жоох надад илүү таалагдаад байгаа одоо сүлээ. Тий. Таны дагаад хүмүүс ингээд дотоод гэрэл сухаар дангаараа ингээд нэг харилцааны асуудал үүсчихдэг юм уу? Эрүүл мэнд, сэтгэл зүй ингээ өөрчлөгддөг гэж боддог те. Тэгэнгүүт давхараас мөнгө санхүүгийн хувьд сайжраад байгаа юм шиг надад ажиглагдаад байдаг байхгүй юу? Миний хувьд ч гэсэн тэгжээсэн учраас бас бусад хүмүүсээс бас ажигладаг. Энэ тал дээр ямар өөрчлөлттэй танд? Мөнгө санхүүгийн хувьд бол юу үндсэндээ үнэхээр өөрчлөгддөг юм байлээ. Нөгөө тэр чинь бас болоог байгаа юм чинь. Би ч нөгөө өөрөлдөг юм. Тий. Амар үрэлгэн заяахан ингээд яг ингээд ажиллаж байгаа хүн ч мэдээж орлого олно тий. Олж тэгээд үрээд идэг. Хөнгөө ингээд гарнаж чадахгүй, хайрлаж чадахгүй тийм байсан билээ. Яг тэр блогроогоос ороод тэгээд бас л ээж аавынхаа блогн дээр очсон. Тэгээд би ч мөнгөний блогтаа суудаг л да. Төгсөөг байгаа тийм мөнгөний блог сургалтандаа суудаг. Тэгээд ингээд гисэн чинь өмнө нь ингээд юу ч хамаагүй ингээд аваад идэг. Юу ч хамаагүй аваад идэг гэсэн аахгүй. Тэгсэн одоо ингээд тэгээд чинь авахын хэрээр ингээд мөнгө өгдөг байгаа аахгүй. Тэгээд блогоо тайсаа дараа ингээд яасан чинь гоо энэ ч одоо аваад хэрэггүй штэ гээл нэг тиймэрхүү бодол. Тэгээд ингээд тэрийг бүр ингээд би бүр яасан. Одоо ингээд 7 хоног бол ингээд хаалга цуглуулдаг аахгүй. Хүмүүсээ цуглуулаад явж байхдаа тэгээд тэр чинь яасан чинь өмнө нь ингээд зарцуулж ирсэн мөнгнөөсөө
хамаагүй багассан байгаа байхгүй миний. Одоо ингээд 7 хоногийн хоо цуглуулах мөнгө ч одоо юу гэдгийг за нэг Монгол мөнгөөр 500 мянга байлаа гэхэд 300 мянга болцсон байх жишээ тий. Тэгээ ингээд нөгөө нэг ингээд харсан чинь өө би аюул тийм гоё мөнгөндөө гамтаа олж эсвэл би хэрэггүй махаа болж гин гэсэн. Хэрэггүй махаа болцсон тий. Болцсон байгаа байхгүй. Тэгээ тэгэнгүүт ч угаасаа миний тэр хадгаламж нэмэгдэн тэр хэрээр гэхдээ би бас нэг нэг анх бид нар ч нэг агаас бэ гэж бичдэг ч тий. Агаас би нэг зорилго бичдэг ч тий. Тэр би нөгөө санхүүгийнхаа үрлэгийг мэддэг байхгүй. Санхүүгийнхаа боловсролыг дээшлүүлнэ гэж бичсэн байсан байхгүй. Тэгсэн чинь тэр дараа нь ингээ харсан чинь би нэрээ ингээд ажил дээр тэгсэн чинь нөгөө дотоод гэрэл хичээлийг сонсохоос гадна дахиад нөгөө санхүүгийн чиглэлийн аягүй хичээлүүд нөгөө нэг юунд подкастын аягүй сонсдог болсон байлээ эсвэл тэгээд тэр дээр бизнесийн бас ингээд шин санаанууд бас гараад ирсэн байгаа. Одоо ингээд хэрэгжүүлэхээр ерөнхийдөө ингээд юу яаж байгаа бодож байгаа. Жихэн хажуугаар одоо нэмэлт орлого олно гэсэн тийм зорилго тавьсан байгаа. Нэмэлт орлого олох гэсэн тэр одоо ихний алхамууд маань явагдсан. Тэгээд би ингээд нөгөө санхүүгийнхаа тал дээр ингээд дээшлэг техлэнгүүд нь хүүхдүүд маань бас ингээд том хүүхдүүд маань бас үндсэндээ аюу тийм бизнесийн янз бүрийн одоо ээжээ тэгвэл явах ингүүл явах гэсэн тийм санаа аюух надтай ярилцаад эхэлсэн аахгүй сүлээд. Өөрчлөгдөөд эхэлсэн. Одоо би одоо бодохгүй байж гэж байгаа. За. Онцсон штэ. Баян дэлгэр маалах юм байна л да та. Та дотоод гэрэлд суугаад ер нь яг нэг ийм өсрөнгөө юмнууд миний амьдрал дээр бодтойгоор гарсан гэвэл та юу нэрлэх үү? Саяны дэс гадна яг ийм байсан ч ийм болчлоо гэл те. Өсрөнгөө том блогууд бол мэдээж тайлбарлахаар чинь за яг миний нэг айгүйх нөгөө юу яаж исэн айдас бол айгүй алга болсон. Тэр бол бүр үнэхээр надад айгүй нөгөө сэтгэл амар болсон. Айдас. Үхлийн айдас гэх юм уу те? Хавдах тустай гэсэн тийм айдас. Тэр бол ингээд өдөр тутам ингээд нөгөө хүн чинь байнга ингээд юу гэдгийг идж байгаа юм ямар хүртэл би чинь ингээд энэ одоо зүгээр юм бол энэ органик юм болов энэ одоо гайг байгаа да. Энэ хүүхдүүдийн энийг өгч зүгээр байгаа да гэсэн тийм юм санаа зовлон байнга тийм байдаг гэсэн аахгүй. Ингээд тэр маань олго болсон чинь одоо хоол моол хийсэн ч гэсэн тэгж юм болгоны санаа зовоод байхгүй болсон. Өсрөнгөө гэхээр би бол үндэ зан чанарын хувьд бол өсрөнгөө өөрчлөлт гаргасан байна. Миний хамгийн том асуудал байсан аахгүй. Юусоо бүр хамгийн том асуудал байсан. Тэгээд тэгэнгүүт чинь би зан чанарын хувьд ингээд өсрөнгөө өөрчлөлт гаргахаар чинь миний харилцаа өөр олчингууд чинь гэр бүл тийм ээ. Гэр бүлийн уур амьсгал хамаагүй өөрчлөгдөж байгаа аахгүй. Гэр бүлийн уур амьсгал бүр шал өөр болсон. Нөхрийгөө би байнга ингээ нөгөө шүүмжилдэг байсан чинь шүүмжлэгээ болцсон чинь нөхөр маань айгүй хөөрхөн айгүй сайн хүн байсан билээ гэдэг шиг. Айгүй гайгүй хүн байсан байлээ гэж. Байсан билээ шүү дээ. Шүүмжлээд байгаа хүн байхгүйсэн бишээсэн билээ. Уг нь бол шүүмжлэхээр хүн биш байсныг нь ойлгосон. Тий. За тэгээд өвчний хувьд бол биеийн эрүүл мэндийн хувьд бол өсрөнгөө өөрчлөлт гаргасан. Би ч одоо тий айгүй хүний хөрс гэдэг чинь амар чухал хэрэгтэй шүү дээ тий. Баян нэгэд ингээд шатаар дээш доош өсөн гэж өвдөд хаашаа хэцүү үсттэй тий. Өсгий гэдэг чинь тий баян гэж нэг алхмаар яадаг гэдэг чинь алхаж чадахгүй хаашаа бас хэцүү. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд зан чанарын хувьд би өсрөнгөө өөрчлөлт гаргасан. Витилиго гэдэг нэг би витилиготой. Тэгээд витилиго ч юм ерөөсөө би чинь анх нөгөө 10 настайгаас эхэлсэн аахгүй. Бараг 40 жил болж байгаа. Яг ингээд ээж аваар мань ингээд янз янзын арга чар хэрэглээл нэг шар суманд оруулах гэж идэгдэг буцаад гарчдаг юм байсан аахгүй. Тэгээд гисэн чинь би сүйдээ дээрээс ёо боли энийг ерөөсө болигээд имжлэхэж болсон байсан чинь одоо ингээд сүүл үед ингээд өөд чинь ингээд нөсөөжөд өөрөө нөсөөж би яг имжлэх юм юу ч уухгүй байгаа ч чинь нөсөөж эхэлж байгаа аахгүй. Амар сонирхолтой. Ингээд өөрөө хийдэг нь гэж ерөөсө би ерөөсөө нөгөө өмнө нь ерөөсө төсөөлдөг байсан. Заавал нэг ингээд имжлэх
хийж юм ууж идэх ёстойгоо бодсон байсан чинь өөрөө нөсөж эхэлснээр хүүхдэд минь удамссан байсан. Хүүхд минь бас нөсөж эхэлсэн байгаа нөө хичээлийн цагаан. Тэгээ нөгөө хүүгийн маань ингээд хоёр ингээд нөгөө энэ юун дээр нь юу лээ. Нүднийхэн завхин дээр байсан байхгүй юу? Тэгсэн чинь алга болцсон. Нүднийхэн завхиных нь айгүй хоёр том ингээд нөгөө банкар нохоо шиг ингээд хоёр цагаан байсан ч одоо тэр нь болцсон. Тийм. Тэгэхээр супер үр дүнгууд гаргаж тий. Та бүр бүх амьдралдаа гаргаж болох бүх одоо салбартаа гэх юм амьдралдаа гаргаж болох тий. Эрүүл мэнд, харилцаа, мөнгө санхүү тий. Гэр бүл, сэтгэл зүй бүгдээрэн дээр өөрчлөлт гаргасан байна тий. Үнэхээр ингээд 2-3 сарын дотор ингээд өөрчлөгдөн гэхээр зарим хүнд итгэмээргүй санагдаж байгаа ахalta би ч гэсэн анх итгэж байгаагүй. За би ийм гоё болно гэж байх тий нэг жоохон нэг одоо байгасаа нэг жоохон дээрдчүүл юу юм гэхээс тий нэг жоохон төвшөлт айдас байхгүй болчихвол тгээ болоод өө би тэр гоё болно гэж худлаах гэж би бас анх бодож исэн. Тэгэхээр үнэхээр тэр бол үнэн байдгийн бэлээ манайхаа. Тий. Манай эд чи анх нэг юм итгэхгүй орж ирд юм хэлээ шүү дээ. За юу л бол. За яах вэ? Тэгээд одоо орохын хувьд ороод үзье гэдэг байдлаар тий. За ингэж. Тий. За нэг бодлоо юм яриа сууж идэггүй л байлгүүдээ гэл нэг тэгэл итгэхгүй ордын юм шиг байгаа тий. Тийш дээ. Би нөгөө далд хомсортойгоо холбогдох гэдгийг чинь үнэндээ бүр итгэхгүйсэн аахгүй. Тэгээд анх удаа Жайна багштай нэг зүүм уулзалт хийгээл тэгсэн чинь тэгээ манай багш ямар хөөх хийчтэй. Багшигаа бүр ингээд ямар хөөх юм бэ гэл ингээл өөр ингээд ямар хөөхөн гоё ярьдаг багш. Би нэг өөрөө нэг амар тийм огцон мууртай тийм болохоор багш маань ингээд нэг гоё намуухан тайван ярьдаг. Тэгээд ингээд би ингээд миний хүссэн одоо эмэгтэй байгаад байгаа байхгүй. Би бол нэг тийм эмэгтэй болмоор байсан байхгүй. Ингээд бодсон хүсдэг байхгүй. Тэгсэн чинь яг нэг тийм нэг зам чанартай эмэгтэйсэн чи би бүр биширсэн заа. Ямар гоё ярьдаг, ямар гоё намуухан, ямар гоё царайлаг багш вэ гэл ингээ бүр ингээ бүр ангайцсан сууж исэн чинь багш маань нэг за даатгамстайгаа холбогдъё гэл ингээл нөгөө ингээл яриад гисэн чинь би бүр өөрөө ирэхгүй нөө даатгамстай өөрөө ирэхгүй холбогдсон сууж байгаа юм чинь. Тэгсэн чинь юу вэ би ч яагаад байгаа юм бэ чи бүр ингээ савлаа савдгаа бүр ингээ савдгаа ч ямар учиртай юм бэ ч яагаад нэг ингээ болигээд ингэсэн чинь өөрөө ирэхгүй хөдлөд байгаа байхгүй бүр ингээд болж өнгө нэг чи та энэ цааныг болиулъя да гэд ингээд хүчээр болохгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь харин яг өмнө нь багш нь ярьж ирсэн нөгөө за даатгамстай холбогдоод нэг хэрвээ ингээд зогсохгүй байх юм бол зогсоорой гэж хэлдэг шүү дээ. Гинт санаанд дарангуудаа зогсоорой гэсэн чинь зогсчихж байгаа байхгүй. Амар сонирхолтой. Тэр амар сонирхол байсан. Тэгээд сонирхол байсан бах тий. Тийм. Тэгээд холбогдоод итгэсэн үү ер нь? Далд хомсортой холбогдчиход. Үгүй яг нөгөө багш ярьж исэн болохоор холбогддог юм байна гэж бод. Гэхдээ би яг тэг шууд анхны хичээл дээр холбогдсон юус мэдээг байхгүй. Бодоогүй. Итгэжгүй яг юусоо тийшээ юу гэдгийг далд хомсор байдаг ч юм уу гүү ч юм уу гэсэн бодтолтой. Үнэхээр ингэж байсан байхгүй. Тэгсэн чинь тэгээ холбогдсон гот бүр гайхаад тэгэл тэрнээс хойш ч ерөөсөө тэгэл далд хомсор миний найз болсон. За одоо тэгэл далд хомсрын ид чидийг бол үзүүлнэ ш одоо л ерөөсөө. Яаж энэ үзүүлсэн да. Тийм. Тэгээ одоо ингээ нөгөө том супермаркетууд дээр очингоо чинь зогсоол ордохгүй ш тэгэл. Тэнгүү чинь за үүдэн дээрээ зогсоол бэлдээрээ гэл гээсээ гарахтай би яг энэ тэр олон машин бүр хүмүүс ингээ бүр ингээ чигцэлдэж яахт чинь яг намайг очингуудын машин гар явж байгаа байхгүй. Бүр ингэ гайхалтай заа. Тэгэл дараагийн дэлгүүр дээр ингээ очингууд чинь яг намайг очингууд дахиад машин гар явж байгаа байхгүй. Бүр тийм бүр гайхах юм шиг. Би бүр сүулдэ энэ ч тоо нөө тэнгүүдээ би чи хүшээ далд хүмүүс рүү баярлалаа гэж тэгсэн чи манай хүүхдүүд нөө юу олонгуудаа зогсоол олонгуудаа далд хүмүүс рүү баярлалаа гэж тэгсэн чи манай хүүхд та одоо юу яриад яваад байгаа юм бэ? Юу яриад яваад байгаа юм бэ? Өөрөө сонь яриад яваад байгаа. За тэгэл тэрээс өглөө босох мосох те. За тэгэл нөгөө би ингээ нэг өглөө ажилтаа амир хинаа байнга яарж гардаг. Асаахгүй. Нэг хүүхдүүд ийм хүн бэлтэн тэнгууд чинь ажлаасаа хожигдчих гэдээс бодгоос. Тийм байнга нэг юу өглөө босоод далд хомсортой юу юм. Даалгавар өгнө. За би 7:20 гэж гэрээсээ гарна шүү.
гээд төгөө өгнө гэж хэлчихэд тэгэнгүүт чинь яг 7 цаг 20 минут хэд би бүх ажлаа дуусгаж байгаа байхгүй. Тэгээ гарангууд чинь би яаж сандах юм байхгүй гэж ажлаар яваад очиж байгаа байхгүй. Тийм гэх мэтчлэнгээр ерөөсөө хамгийн хэрэгцээтэй зүйл дээр л ерөөсөө ингээд даалгавар хүчингүүч чинь тэгээ намайг яг ингээд гайхамшигтай нь бүр ингээд надад бүр амар гой туслахтай болчиход байгаа байхгүй. Бүр ерөөсөө ингээд аюу. За тэгээд өөр ямар байдаг үлээ би чинь аюу их тоо юу ашигладаг шүү далд хумсраа. Өөр ямар асуулт ингээд далд хумсартаа даалгавар өгөөд эсвэл ингээд хүслээ суулгах чагаар ингээд заавал биелдэгтэй тэр нь маш онцлогтой. Тийм байх. Тийм. Бүр заавал биелүүдэг. Би тэгээд ажил мэл дээр ч гэсэн би ч нөгөө нэг юм шинжилгээний ажил хийдэг байхгүй. Тийм. Тэгээд чинь заримдаа ингээ нөгөө асуудал гарна л да ажил дээр тэнгууд нь ингээ нөгөө тооцоо моцоо ч юм уу тиймэрхүү асуудал гарангууд нь за миний даалгах юмсэр минь энэ тооцоог хоёлаастаа яг ингээд тэ ингээд окей болгочихё гэл тэнгууд чинь гинт пункл нэг тийм санаа ороод ирдэг байхгүй. Нэг тийм нэг юм гэдэг ингээл нэг дон гэл нэг тийм ороод ирдэг. Тэгээд мэдчлэнгээр ер нь бол хүний нөгөө 96%-ийнхаа хүн тэ нөгөө оюуныхаа тэр чадамжаа ашиглана гэдэг чинь үгүй өдийг хүртэл ашиглаж чадаагүй нь харамсалтай юм шиг заримдаа. Гэхдээ ингээд мэдсэн байгаа нь үнэхээр тэ баярлж байгаа байхгүй бүр яаж дотоод гэрэл сургалтыг олоод болчихвоо гэд үнэхээр талархдаг нэрэ. Ингээд айгүй олон ийм сургалтуудаар явсан гэдэг чинь тий. Одоо дотоод гэрэл сууснаас сургалт хайж ийн өөр сургалт. Гөөд хайхгүй штэ би ч одоо юу гай. Сэтгэл ганц би нөгөө нэг анх сургалтанд орчоод ингээд нөгөө нэг яг хайсан юм олсон чинь би бүр яг ихний нэг хэд хоног бүр ингээд бүр тайвшраад ингээд бүр тайвшраад надад нэг уул нэг ингээд болог тайлчмаар яадаг тэгсэн чинь уурч хүрдгүү яадагчгүй бүр сонирн болцсон байсан штэ би чинь нэг хэсэг. Тэгсэн чинь хүн чинь ингэдэг юм биш ингээд хүссэн юм ингээд гартаа оруулчин гоцч ирээсөө хүн чинь тайвширд юм биш яа нэг хүн чинь шинэ машин авъя гэж хүрээл тайван бол нэг шинэ машин авчий гэж машин авчингоч хүн чинь гоё ааштай очдөг штэ тэ ингээд нөө өөрийнхөө хүссэн юм авсан юм чинь нэг хэсэг ингээд гоё ааштай болно да тэрнтэй адилхан дотоод гэрэл очоод би бүр амар гоё ааштай нэг хэсэг болонготой за тэгэл гисталт нэгдчихсэн л дээ тэгэл угаасаа тэгээ нөгөө старт нэгдэж эхлэв. Тэгэл нөгөө өстө сайхан нэгдэж эхлэнгүүч ёстой бүр ингээд баярлж байгаа юм чинь. За ёстой одоо л ерөөсөө ингээд энэ дээр ажиллаж эхлэе гээл. Тэгээ ажиллаж эхлээд байгаа л үндсэндээ бүр маш их гоё амжилтанд хүрсэн. Үнэхээр юм. Тэгээд хүний тэгээд дотоод гэрлийн юу ч одоо манай ангийнхан хамт олон ментор багш нар чинь ингээд аюу гоё юм уур амьсгал бүрдүүлчихэж байгаа байхгүй. Хүн чинь ингээд ерөөсөө тэ ямар бидний эргэн тойрон ямар уур амьсгал байна тэ тэнд чинь бид нар дандаа ингэж автаж явж идэг хэрэг бидний хажуу дандаа ууртай хүн байгаад байгаа бид нар уурлаа л юм тийм ээ уурлаа шүү дээ тэдний цагт уурлна тисэж байгаа ч гэсэн яг тэрнтэй адилхан ингэж бидний эргэн тойронд ингэ зүүмээр ингэ бид нар 7 хоног болгоо ингэ байнга ингэ 7 20 удаа ингэ уулзаад хаач ийм гоё ингэ хүмүүстэй ингэ уулзаад хаач чинь цаанаасаа ингэ тэ энерги ингэ нэгдээд энерги ингэ нэгдэнгүүт чинь бид нар ийм энергит ингэ орчиж байгаа байхгүй. Тэгээ хүссэн хүсээгүй бид нар эдгэрнэ. Тийм хүсээгүй эдгэрнэ. Бид нар хүсээсэйг одоо гоё тийм амжилтанд хүрнэ. Тэр нь бол ойлгомжтой. Удаа нь хурднуул хийсэн ш тийм ээ. Тийм. Би бас яг тантай санал нэг байна. Тэгээ яг хуу манай сургуульд ер нь нэг тийм гоё баглаа бодолтой тий чамин чихэр шиг тийм сургалт биш юм шиг байгаа. Хүмүүс би яад ингэж хэлж байгаа вэ гэхээр хүмүүс орж ирээд ийм гоё байсан юм уу гэж хэлдэг байхгүй юу. Ерөөсөө өстой гоё сургалтанд орё гэж орж ирэхгүй. За ороод үзье гэж орж үзээд орж ирээ гоё юм мэдэрдэг. Танд бас яг адилхан байсан гэж юм те энэ мэдрэмж. Яг тийм байсан. Ер нь мэдгүй штэ. Хин ч ер нь ямар ч сургалт байсан дэж л орох байх гэж би бодож штэ. Ямар ч сургалт байсан, ямар ч одоо онлайн сургалт байсан. Ер нь бол тэгээд өмнөх сургалтууд ч гэсэн би за ороод үзье л гэсэн байдалтай л орсон л доо ерөнхийдөө бол тийм бүхэл сургалтууд ер нь тийм л байдаг. Тэгвэл хүн чинь тодорхой мэдэхгүй юм чинь. Гадна ингэ нэг дэвтэр байлаг чинь дотор нь юу бичдэг хүн чинь мэдэхгүй шүү дээ тийм биз дээ.
Тийм ингээд зүгээр энийг харуулангууд чинь юу байдгийг болно шүү ингэж харна. Тэрнтэй адилхан. Гэхдээ ер нь бол ингээд үзэж байгаа хүмүүстэй хандхад бол үнэхээр тийм ээ нэг өдрийн өмнө ч гэсэн гоё гоё сайхан мэдрэмжтэй амьдрий гэвэл ер нь тэгээд хүнд мөнгө бол нэг тийм хизээд тий яаж иж байгаа л олдгол юм чинь тэр аз жаргал гэдэг бол тэгээд хүний амар тайван байдал гэдэг бол ер нь бол аль болохоор хэднийг хоногийн өмнө ч гэсэн энэ мэдрэмжийг амсах нь нэгэнтэй л бид нар тийм ээ төрсэн юм чинь аз жаргалтай байж байгаа л юм чинь энэ орчлын ертөнцид тийм ээ энэ амьдж авах хугацаанд аз жаргалтай л нэг өдөр гэсэн өнгөрөөсөн хамаагүй дээр шүү дээ. Тийм учраас гоё дотоод гэрэлтэй ороод ирсгээгээрээ манай дотоод гэрлийн хамт олон чинь айгүй хөөрхөн штэ. Манай бойка ментор чинь. Тийм гэхдээ баярлаа. Би тэгтээ ингэж боддог ингээд манайхаа ингээл за энэ нөхөр маань ийм хүүхдүүд маань ийм за би нөхрийгөө оруулж хүүхдийгөө оруулчих гэдэг ингээд хүнийг хүчээр оруулж ирэх гээд идэг. Би тэрэн дээр бодлоо ингээд одоо чатаарч бай ингээд лайваарч бай тэ ерөөсөө хэлдэг байхгүй. Хүнийг хизээж бити хүчээр оруулаа тий. Тийм хүн хичээлээ хийхгүй дургу орж ирсэн хүчээр орж ирсэн хин ч хичээлээ хийхгүй тий. 50 хичээл дандаа ерөөсөө ингээ үзээ сонсох юм байхгүй юм чинь дандаа нэг өдөрт 15 минут 20 минут яг өөртөө тэр цагийг гаргажсан болохоос нь болохгүйгээс нь болох хүртэл нь явсан хүмүүс амжилтыг гаргадаг. Тийм учраас энэ лайв дээрээ ч гэсэн бас хэлмээр энэ хэнийг нэг бити бүчээр оруулж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээ бидний зүгээс олон хүнд одоо янз янзын л боломжтой хүмүүс байгаа. Тийм учраас үнгүй хичээлээс ахуулаад те үнтэй нь хүртэл за одоо ингээд дотоод гэрэл сургалтыг би тэд ингээд задлаад 3 левел олгосмаа та харсан уу? Тийм левел болгоно нь левел болгоно нь ингээд нэг боломжийн үнтэй нэг ямар ч хүн ороод сурчхаж болохоор те ингээд хуваагаа оруулсан байгаа. За тэгээд энэ нь юу вэ гэхээр те зарим хүмүүс чинь юу байж болно, юу юм бол гэж эргэлзэж иж болно. За тэгвэл нэгтэн ороод суугаад үзчихээ те. За эсвэл юу ч гэдгийг те мөнгөний блокинг гэж юу ингээл янз янзын байдлаар би тэд ингээ бүх хүнд ингээ мэдээллүүдийг өгөхөөр бүх хүнд хүртээмжтэй байлгахаар ийм шийдвэр гаргасан байгаа. Тэгээд энэ талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол манай нэг комент бичээрэй. Хүнийг бити өмнөөс нь оруулаарай. Яг өөртөө л ороосоо гэж би хүсэж байна. Яг би блокгүй бусд нь болохгүй байгаа би л болж байгаа гэж бодчихвол та өөрөө орж ирээрэй. Яг тийм дээ. Би яг тэгж орж ирж ирсэн шүү. Яг хүүхдүүдээ суулгачи, хүүхдүүдээ оруулчи гэл. Гэхдээ яг үндэ мөнгөний блок руу хүүгээ оруулсан. Яг үндэ бол хичээлээ хийх байгаа. Ийм байдал үүсдэг. Хийх байгаа. Өөрөө нөгөө асуудал нь байхгүй учраас тэр хүнд чинь тий. Эсвэл ингээд нөгөө ойлгохгүй ч юм уу. Эсвэл ингээд ээж ингээд хэлээд хүчтэй юм чинь ингээд нөгөө бэлэнчлээд. Тийм. Гэхдээ ерөнхийдөө ингээд асуудлаа ингээд шийдэх гэсэн хүн бол ямар ч тохиолдолд яаж ижил ордог юм бэ лээ. Тийм. Хайгаал хайсараагаа л олдог. Өөрийгөө асуудалгүй гэж бодчихвол энэ айгуу том эндүрлэл гэдэг юм байлээ. Үнэхээр энэ одоо өөрийгөө одоо шоолж инээд гэж одоо ингэ фэнэрээ. Өөрийгөө бүр ингэ 13 тэгшүүгээ бодцсон ерөөсөө. Тий. Би ч ялгаагүй тийм байсан. Би бол өстой сайхан хүн дээ ерөөсөө хичээгээд байдаг. Хийх гэдэг болох гэдэг эднэр л болохгүй гэж тэгж боддог гэсэн. Тэгээд үнэхээр маш том андуурл байсан билээ яг үнэндээ энэ асуудлууд энэ хүмүүстэй ч биш миний амьдралд ч биш те зүгээр л миний 70 дахь сарын програмуудад байсан юм байна гэдгийг ойлгосон. Энэ програмуудаа зассан товчоор дүнгээд ингээд амьдралаа өөрчилсөн. Ерөөсөө л нэг ийм процесс болсон. За тэгээд дэлгэрмагчтай өнөөдөр үнэхээр их баярлаа. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүстээ бас хамгийн сайхныг хүсье, аз жаргалыг хүсье. Тэгээд би тэдний үнгүй ивентүүд ч бай, тэг хичээлүүд ч бай, юунд ч бай таад маань бас үнгүй групп гэ байдаг те манай Jane Amgen тэн дээр маш гоё хичээлүүд байдаг. Тэгээд тэд нарыг сонсож болно. Тэндээс бас нэг ч гэсэн хүн нэг ч гэсэн асуудлаасаа гарч явал те энэ бол маш том амжилт гэж миний хувьд боддог.
Тэгээ бүх хүн дадж жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Дэлгэрмаагчтай баярлаа. Ингээ бусдын сайн сайхны төлөө та ингээд үнэхээр үр дүн гардаг юм аа. Ийм зүйлүүд байдаг юм аа гэд өөрийнхөө асуудлыг нээлттэй харилцаад үр дүнгуудыг хуваалцсан үнэхээр их баярлаа. Үнэхээр супер үр дүнгууд гаргасан гэж би бодож байна. Тэ танд баярлаа. Тэгээд та бүхэн минь бас өөрийгөө өөрчлөхийн төлөө одоо зориороо заавал хийх ёстой юм а заавал хийгээрэй. Тэгээд дотоод гэрэлтэй үнэхээр ороод ирээ зүгээр би бол ороод ирээ гэж хэлнэ. Ороод ирээ бүгдээрээ тэгээд хамтдаа гоё дотоод гэрлээ нээцгээе. Та бүхэндээ үзсэнд баярлалаа. Бойка ментортай баярлалаа. Жайна багштай баярлалаа. Дотоод гэрлийн бүх менторуудтай баярлалаа. Та нар одоо манай гэр бүлд үнэхээр том бэлэг өгсөн шүү. Үнэхээр талархдаг шүү. За тэгээд энэ лайв үзсэн бүх хүмүүстээ бас аз жаргал хүсье. Эрүүл нэг сайн сайхныг хүсье. За баярлалаа. Баяртай манайхаа.